Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Түүх таны мэдхүй угсаатан зүйтэй холбоотой мэдээллийг оруулдаг уулзын сувг маань 11 дахь дугаараа хүргэж байна. Энэ дугаарт эртний Монгол удмын хамгийн их оронч бараг угсаатны бүлэгтээ уулзах болно. Эртний Монгол удмын аймагуудын нэг нь бараг болно. Баргууд нь өвөг монголчууд болох хүннүгүрний үеэс түүхийн хуудсанд дурддагдсан маш эртний аймаг юм. Баргуудыг Түрэг, Монгол, Дөнгөс угсаанах гэсэн маргаан түүхийн альч цаг үед байсаар ирсэн бөгөөд нэгэн талд үргэлж хивэж байсан нь Монгол. Маш олон түүхийн баримт тэдний үзэл санаа бид бол эргэлзээгүй монголчууд гэдгийг нотолдог. Сурвалжид тэмдэглэснээр баргууд Монгол угсааны Сиам бичүүдийн үед хятад руу хийх тэдний байлдан дагуулыг дэмжиж 8000 морь цэргээр тусалсан. Энэ нь угсаа гаруулныг Сиам бичүүдтэй нэгэн талд зогсож байгаагаа илэрхийлж буй хамгийн том нотлохоонуудын нэг билээ. Тэд түүхийн хуудсанд баттайгаар бичигдэж эхэлсэн үеийн Нангадын тулгар бичиг болох Вэйшүү, Бэйшид Монгол угсааны Жужаан улсын Шилүүн хаан тус улсын өрнөд умар тэсгээр нутаглаж байсан Хүннүүгийн нэгэн аймгийг байлдан дагуулж нэгтгсэн тухай тэмдэглэсэн тэмдэглэл болно. Тэрхүү аймгийн толгойлогч нь Яй Баяжи хэмээх нэртэй байв. Тэд язгуурын монголчууд Жужаантуудын орхилыг хүлээн зөвшөөрч байсан лавтай. Баргуудыг Тан улсын хуучин түүхэнд Баягүү, Ён улсын түүхэнд Бүрүүгүйт, Ён улсын шин түүхэнд Баргуужин хэмээн бичиж ирсэн. Судлаачид эдгээр бүх тохиолдлыг одоогийн баргууд мөн гэж үзэж байна. Нэршлийн хувьд зөрүүтэй байгаа нь хятад сурвалж бичигт Монгол нэрсийг бичгтээ хятад хандны дуудлагаар галиглан бичдэг нь ийхүү нэршлийн зөрүүг үүсгэх гол шалтгаан болдог шүү. Энэхүү Нангай сурвалжийн мэдээгээр бол Бараг аймаг нь Орхон голоос баруун тийш томоохон газар нутгийг эзэмссэн баян хүчрхэг нүүдэлчин аймаг байсан ажээ. Хожим түргийн үеийн рууны бичгийн дурсгалд гарч ирж Иер Баяргүй буюу Баргууд хэмээх монгол хэлт аймаг мөн гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Өөрөөр хэлбэл Орхны хөндөд 732 онд босгосон түргийн гүлтэгээний хөшөөнд бичигдсэн Баяргүй хэмээх нь Бараг мөн ажээ. Түрэг улсад эзлэгдсэн Огуус Баяргүй зэрэг олон аймагт эсэргүүцлийн хөдөлгөөн гарч тэрхүү өмнөнийг дарахыг оролдсон түргийн хаан Капаган Баяргүй нарт баригдан алагдсан тухай мэдээ байдаг. Үүнээс үзвэл баргууд нь Монгол нутагт оршиж байсан эртний төт улсуудтай нарийн гүнзгий улс төрийн харилцаатай байсан нь илт байна. Түүнчлэн түргүүдийн ойрхлыг эсэргүүцэн тусгаар тогтнолын үзэл санаанд бат зогсож түргийн хааныг хүртэлхнөөс нь хичнээн үнцэрхэг үзэл тартаман гэдгийг үнээс харж болно. Баргуудын язгуур нутаг нь Байгаль нуур, Хөлөн буур, Монголын тал нутгийн умар тэсэг болно. Монголын түүхийн сурвалж бичиг болох Монголын ус товчоонд баргуудын амьдарч байсан Баргуужин түхмийн талаар дурддагддаг. Тэрхүү Баргуужин түхм нь Байгаль нуурын зүүнээс цутгаж байгаа Баргуужин голын айс авыг багтаасан газар юм а. 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний хойд хязгаарыг Байгаль нуураас хэтрүүлдэггүй шалтгаан нь ердөө энэ юм. Монголчууд Монголын уугуул газар нутгийн хамгийн хойд хил нь буюу бидний газар нутгийн төгсгөл нь Барга нарын нутаг Баргуужин түхм гэж үздэгтэй холбоотой. Баргуужин түхмөөс хойшоо өөр ард түмэн нутгалдаг. Та бүхэн Google Map дээрх энэ газрын зургийг харж байвал яагаад ингэж үздгийг ойлгох болно. Монголчууд бол малчид. Үндсэн аж ахуй болох мал маллахын хажуугаар бага саг газар тариалан ан гөрөө загсчлал худалдаа хийгч бидний үндсэн аж ахуй мал аж ахуй. Яагаад хойд хил хязгаар вэ гэж үзвэл ой дотор хон хариулах гэд үзээрэй. Баргуужин түхмөөс хойш тэр чигтэл ой байгаа. Монгол нутгийн хойд хэсгэрх монголчууд мал аж ахуйгаас илүүтэй ан гөрөө эрхлэгч үргэлж тал нутгийн монголчуудтайгаа холбоотой байна. Ийхүү бараг бүрээдүүд дунд нийтлэг тархсан домгоор тэдний үүсэл гарвалыг Бараг Баатар дайчин ноён Өөлдөө бүрээд хордоо хэмээх 3 хүүтэй байсан талаар өгүүлдэг. Ууган хүү Өөлдөг Алтай хангаа нутагт мал маллуулахаар нутаглуулж дунд хүү бүрээд нь байгалийн хойд тал зүлэг голын хавь газарт загсны олзоор амьдран сууж отхон хүү хорь төмөндийн эзэн хорилдаа гэгдэх болсон тухай өгүүлдэг байна. За мөн Рашид ад-Дины судрын чуулганд өгүүлснээр сэлэн мөрний хаваар нутгалдаг ардыг бол Баргууд, Баргуужин гэж нэрлэдэг талаар дурдсан байдаг. Монголын түүхэнд Баргууд, хорь төмөд аймаг, харилцан ойр төст ба нутганч сэлэнгийн солгоо этгээд Баргуужин түхмийн хамт байжээ гэж тэмдэглэжээ. Тэгвэл Монголын ус товчоонд Баргуужин түхмийн эзэн Баргуудай мэрэгний Баргуужин гоо нэртэй охин хорь төмдийн ноён Хорилардай мэрэгнээ өгдсөн аж ахуй. Хорь төмдийн газар ариг уснаа Хорилардай мэрэгний Баргуужин гоогоос төрсэн Алангой охин тэргэжээ. Энэхүү Алангой охин Чингис хааны 11-р үеийн өвөг Добуу мэрэгний гэргий болсон билээ. Добуу мэрэгэн өнгөрснөөхөө Алангой их 5 хүүндээ Монгол үзэл санаа, эв нэгдэлтэй хүчрхэг ард түмний сэтгэлгээг үлдээснийг та бүхэн бүгдээрээ мэдэх байхаа. Тэрхүү үзэл санааг одоо ч бид тэсээр л байна. Ирээдүйд ч тээх хэрэгтэй.
Эзэн Чингис хааны өмнөх цаг үе болон түүнийг нийт Монгол угсаатныг нэгтгэж амжаагүй байхад баргууд нь харьцангуй биеэ дааж оршиж байлаа. Харин 1207 онд Чингис хааны Ахмад хөвгүн зүч байгаль нуурын дэрэгдэх аймагуудыг их усад нэгтгэн удалгүй баргууд нь их хааны отхон хөвгүн Тулуу отчхны мэдэлжилжээ. Монголын эзэнт гүрний үед баргууд эзэнт гүрний нэр нөлөөг тэлхэд хүч хөгжүүлэхэд гар бие оролцож бид хамтдаа дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулсан юм а. Монголын их эзэнт гүрний уналтын дараа бараг бүрээд нар нь дөрвөн ойрод монголчуудын бүрэлдэхүүнд харьяалагдах болов. Улмаар ойрод монголчууд алтаад авч нүүлсний дараа бараг бүрээдүүд 6 төмөн Монголын зүүн 3 төмний нэг Урайнхай төмөнд харьяалагдах болжээ. Мөн баргын зарим хэсэг нь ойрод монголчуудтай хамт Алтай цаад бид сууж байсан бөгөөд зүүн гарын хаант улсын уналтын дараа өнөөгийн Монгол улсын баруун хэсэгт ирж суурьсан мэлээ. Урайнхай төмний гаргасан бослого дарагдаж зүг бүр тараан чигтсэний дараа баргууд нь халах төмний харьяалалд орж халахын 3 аймгийн бүрэлдэхүүнд багтаж явв. Өмнөх үеэс ялгаатай нь халахын ноёд тэднийг адил тэгшд эрэгт монголчууд биш бидний харьяа талбад татвар хураах хэрэгсэл гэж үзэх болсон. 1600-аад оны үеэр хаант Орос зүүн зүгтэлж баргуудын нутагт нэвтэрсэн ба 1648 онд баргуужийн төхмийг өөрийн хяналтандаа авсан байна. Ийхүү хойд зүгт хаант Орос тэлж буй эгзэгтэй цагт өмнө зүгт Манччин гүрэн хүчирхэгжиж халахын 3 хаан 1691 онд Манжид дагаар орсон барга болон борээдүүдийн хувьд саяанд томоохон нөлөө үзүүлжээ. Баргууд Оросын ноёрхлыг хүлээн зөвшөөрсөнгүй буюу байгаль нуур баргуужийн төхмөөс шахагдаж хөлөн бүрт төвлөрөх болсон байна. Мөн халахын нутагт ч мөн маш олон баргууд угсаа гаруул нэгтэн дээрж суурьшжээ. Энэ цаг мөчөөс л тэдний эмгэнэлттэй хувьд авлин эхлэх бөгөөд тэдний хувь заяа өөрсдийнх нь гарт биш өөр нэг хүчрхэг улсуудын хооронд хийгддэг гэрээгээр тодорхойлогддог болсон байна. Энэ цаг үед Монгол үзэл санаа сэтгэлгээ бие биенээ өмөөрч хамгаалах, хайрлах энэрх Монголын гэсэн бүх зүйл устж эхэлсэн юм а. Удалгүй халах монголчууд Манжид эзлэгдсэний дараа хөлөн бүрт 1732 онд Бутгаа гэдэг газараас баргачууд ирж сүрсэн ба тэднийг хуучин гэж нэрлээд сүүлд халахын Сэцэн хаанаас нэмэгдэж ирсэн баргуудыг 1734 онд Манччин улс 8 хошуу болгон хуваан захирсан байна. Тэд арга буюу халахын ноёдын хэрцгийллийг төвчлгүй хөлөн бүрт очиж суурьсан байдаг. Хөлөн бүрийн газар 17 хошуу байдаг ба шинэ барга 8, хуучин барга 4, Алтай өөлд 1, Солооны 4 хошуу тус байдаг. Та бүхэнд одоо Өвөр Монголын тулгатан хамтлагын баргын тал хэмээх дууг сонсгоё. Богд эзэн Чингисийн цэргэн сорсон таламын бялхам сэтгэлд малчдыг үүдэлж амьдрах нутага хөх тэнгэр хөхөмдөг ус баргчуудын өдөгийг хүслийг булаасан мэрэгэл гол тэнгэрээс иштэй аршаан ч юм уу да 1911 оны 12 дугаар сарын 29-нд халах дөрвөн аймгаар төвлөрсөн олноо өргөгдсөн Монгол улс Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарлахад элэгт нэгт баргууд Хятадын эсрэг бослого гаргаж Монголын нэгдсэн төрийг сэргээн байгуулахын төлөө тэмцсэн юм а. 1911 оны 12 сарын 29-нд олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс тунхагласнаас 15 хоногийн дараа хөлөн бүрт үндэсний эрх чөлөөний тэмцэл гарч Хайлаар хотыг Хятадын түшимлээс чөлөөлж баргын ноёд хуралдан Богд хаант Монгол улсад нэгдэхээр шийдвэрлэж тэмцлийг манлайлагчдын нэг Суман Занг, Манлай Баатар Дамжин сүрэн 6 нөхрийн хамт их хүрээнд ирж нэгдэх бичгийг барьсан байдаг. 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдаанд баргуудын дундаас нэг цэргийн жанжин 10 гаруй баатар эрт төрсөн байна. 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдаанд баргууд идэвхтэй оролцсон ч цаг төрийн нөхцөл байдал 1915 оны Хяактын 3 улсын хэлэлцээрээр дундад иргэн улсад үлдсэн байдаг. Энэ үеэр хөлөн бүрт буй баргууд тусгай тогтносон Монгол улстай уван зуван нүүдлэн ирсээр байлаа. 1928 онд бүгд найрамдах Монгол ард улсаар дэмжигдэж өдөөгдсөн дагуурхан Мерсегээр өдөрдүүлсэн баргын зэвсэгт бослого Гоминданы засгийн бодлогыг эсэргүүцсэн хөлөн бүрт дэгдэж удалгүй хүчинд авдагдан дарагдсан байна. Тэд өөрийн угсаа гаруул нэгт монголчуудтай ямагт холбоотой байж шаардлагатай цаг үед тусалж дэмжиж байсан хэдий ч бүгд найрамдах Монгол ардын зүгээс тэдэнд дахин хатуу хандсан нь бараг бүрээд нарыг зөвлөлт болон бүгд найрамдах Монгол ард улсын их орны дайсан хэмээн үзэж үндэслэлгүй хэрэг үүсгэн хэлмэгдүүлэлтийн шурганд өртүүлсэн юм. Ийхүү дундад иргэн улсын бүрэлдэхүүнд орсон баргууд ижилхэн Хятадын дарлалд буй Өвөр Монголын засаг захиргааны нэгэн хэсэг нь болж 1939 онтой золголоо.
Япончууд их газар руу түрэмгийлэх үеэр халах голын тулалдаанд Японы талд буюу Манчго хэмээх тоглоомын улсын талд Баргын Морьцгийн хороо өөрийн угсаа гаруул нэгт зөвлөлт бод улсын талд тулалдаж буй монголчуудтай хүчээр тулалдсан байна. Тэрч байтугай Баргын Морьд хорооны цэргүүд оргох, зүхтах, эсэргүүцэл зарлах зэргээр монголчуудтай тулалдахаас аль болох зайлсхийж байв. Энэ дайнд зөвлөлт бүгд найрамдах Монгол ард улсын тал ялалт байгуулж, удалгүй дэлхийн 2 дугаар дайнд Япончууд ялагдсанаар баргууд өвөр монголчуудад хандан бүгд найрамдах Монгол ард улсад нэгдхийг идэвхтэйгээр уриалж байжээ. Баргууд хөлөн буйраас бүгд найрамдах Монгол ард улсад 1912, 1916-аас 17, 1928, 1946 оноод тус нүүдлэн ирж Дорнод аймгийн 3 загал, Хөлөн буйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумд, Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад аж төрөн амьдарч байна. 1949 онд бүгд найрамдах Хятад Аз улс байгуулагдаж, засаг захиргааны хуваар шинжлэгдэхэд хуучин шин барга нийлж нэгэн хушууг бүрдүүлэх болжээ. Хуучин баргыг Эвенк, Орчон, дагуур яснуудын хамт Солон хушуунд харьяалуулсан байна. Баргачууд өдгөө бүгд найрамдах Хятад Аз улсын өвөр Монголын өөртөө засах оронд Хөлөн буйр аймгийн зүүн ба баруун хушуудад харьяалагдаж, Хөлөн нуурын зүүн талаас Омор зүг эргүүний голоор нутаглаж, мөн Монгол улсын Дорнод аймгийн 3 загал, Хөлөн буйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян цагаан, Завхан аймгийн Их уул, Ургамал, Сант Маргац, Сүхбаатар аймгийн Уул, Баян Тэрэм зэрэг сумдад аж төрж буй ажээ. Баргуудын дийлэнх хүн ам өвөр Монголын Хөлөн буйр аймагт бараг 3 хушуунд аж төрж байна. Шинэ баргын 2 хушуу, хуучин баргын 1 хушуу байдаг. Шинэ баргууд нь зүүн хушуунд 31530 хүн, шинэ баргын баруун хушуунд 28370 хүн. За энэхүү нийт 60000 хүн аж төрж байна. Мөн хуучин баргууд хуучин барга хушуунда 26000 байна. 2009 оны 1 сарын 9-ний мэдээгээр Дорнод аймгийн 3 загал суманд 4 зүрх, 1351 хүн ам, Хөлөн буйр суманд 464 өрөх, 1758 хүн ам бараг ясанд тоологджээ. Одоогоор баргууд нь Монгол улсын 13 аймаг 47 суманд амьдарч байгаа бөгөөд бүгд найрамдах Хятад Аз улсын 7 муж, өвөр Монголын өөртөө засах орны 19 хушуу, 15 гацаа хотуудад 25 барга овог амьдарч байна. За мөн Туркмен улсад Баяргүү барга, Казахстан улс буюу Кашгарт Баяркогийн барга овгууд байна. Энэ хүртэл үзсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Ийхүү барга Монголын Авгаа их Баатар, Монгол үндэстний Жанжин Манлай Баатар Дамжин сүрний бичлэгийг та бүхэнд төлөвлөж байна. Өргөгдсөн Монгол улсын 5 замын их зэргийн хошуу жангийн Жанжин Дамжин сүрэнгээс наран гэрэлт түмэн наст богд эзэнд айлтгах юм. Гэгэнэр толлох ачаам. Бид хүрсэн газар бүртээ иргэн улсын цэргийг ялав. Иргэн улс аргагүй хилцээр хийхэд хүрлээ. Тэдний төлөөлөгч хилцээр хий гэж ирээд хэрвээ иргэн улсыг дагвал их чунтан өөрийн биеэр ирж ван зэргийг олгож ёсыг гүйцэтгэн угтах болно гэлээ. Би тэдэнд сайн ир 2 төр зүтгэдэггүй. Сайн им 2 эрд очдоггүй гэд миний бие алдарт Монгол улсын ван бүлгөө. Би юунд бусдын хэрэгэн зэрэгт гордож хүний нэрэнд шунана гэж хэлсэн тэд аргагүй амаа таглуулан буцлаа. Харин сүндийн чиглэлд байлдаж байгаа насан аравжих Жанжин иргэн улсын аргад баригдаж Бээжингийн засагт бууж өглөө. Манлай Баатар Дамжин сүрэн 1871 онд баргын Шулуун цагаан хошуунд төрсөн. Монголын тус хар дөхнөлийн төлөө тэмцэгч, овдыг чөлөөлөх байлдаан, өөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааныг манлайлан удирдсан Жанжин 1921 онд Гамингийн шоронд босоогоор нөхцсөн. Цагаан хэрэм хүртэл 10 өвөр барга Монголыг нэгтгэн мандуулах нь бидний өвөг дээдсийн 460-ны мөрөөдөл билээ. Хэрвээ нүсийг гүйцэтгэвэл Чингис хааны өмнө нүүр бардам өвдөг сүгдэм. Үүний тулд зуурдаар хөвч харамсах зүйлгүй. Богд гант Монгол улсын 5 замын байлдааныг эзлүүлэхийн тулд Орос Хятад хоёр улс хоорондон хойволдон эвсэж шахан дууснаас Монголын тал цэргээ эгүүлэн тадлаа. Оросын талаас зэвсэг нийлүүлэхээс төдөлдсөний хариуд
1912 дугаар оны Монгол-Оросын гэрээг дунд тэрэгэн улс хүлээн зөвшөөрч Монголын автономи тэрхийг хүндэтгэхийг шаардлаа. Энэ загтлыг их цагаан хэрэмний дэрэгдээс өчөв. Богд эзэн та болгон сойрхон.